Хаагаас тэгэхээр миний нэрийг өнөөдрөөс Канзан дэви гэж хэлж байгаарай. Учир нь би тийм нэртэй болсон байгаа шүү. Өнөөдрийн ярих амин бол Shangri-La Fort. Маш санаа дарамгүй үйл явдалтай аним. Амар гоё. Алим нуршид ахав интрого үзчихээ. Бичлэгэндээ ортох. Аним маань эхлэхэд нэгэн залуу аюулт мангасыг дийлж байх ба ардан зогсож би охин маш их баялна. Өөрөө л ялсан юм шиг. Баялж яхад нь энэ цаг эцэст нь нэг юм илээгээд нөгөө охины нүрийг гамбир шиг чайна. Тэгсэн чинь манай жинхэнэ гал дөр балах Шишироба Канзо гэж хүн байдаг. Манай хүн гаж тоглоом тоглосоор агаад эрүүл мэндийн зүгээр гаж болцсон. Ерөнхийдөө гаж тоглоомын дантангууд гэж нэрлэдэг. Манай хүн шиг хүмүүсийг тийм гаж дантангууд. Тоглоомын гаж дантангууд гэсэн үг. Энэ номшийн тоглоомыг дуусгасандаа таатай байна гэж хэлээд даашаа ботл ээж нь маш сонирхолтой бөгөөд нэг еврейхээ тарнаас гарсан байна гэдгийг манай гол дүр хэлнэ. Зүгээр Казо гэдэг дуудаад авчим гол дүрийг. Энэ охин бол Канзо. За. Энэ охины Канзо гэдэг дуудаад авчи. Манай Казотай ярихыг их л хүсдэг. Тэгсэн манай хүн өөр хүнтэй яваад өгчдээ. Нөгөө хүн манай хүний крашалдаг бол энд байгаа байх гэж эртэл байхгүй байна гэд гурт зардаг. Энэ их сайн нь мэддэг болтой их л яриа үдсэн байдалтай харна. Энэ тоглоомыг дуусгасан бүр мэргэжлийн тоглоомчдыг дуусгаж чаддгүй доо гэж хэл дуусаагүй хахад манай хүн хараад ирнэ. Нөгөөдөг чинь бүр хац мэдгүй. Тэгээд нөгөө тоглоомын хөдөлсөнийг багталтай наргагүй хэлнэ. Хүн дайрт хайчаад домогт мангас сэргэлээ гэд ядаргаатад байсан болохоор цүлд нь алдаг. Багталтай наргагүй ирдэг. Энэ удаа навшийн тоглоом биш. Гайхалтай тоглоомыг тоглохыг санал болгодог. Тэр нь маш их мэдээлэлтэй болохоор мэдээллийг уншиж агаад манай хүн тоглохоор шийд. Тэгэд аваад яг тоглосон чинь манай хүн дүрээ бүтээн дүрээ бүтээн. Ийм гайхалтай юм чинь дүрээ бүтээнэ. Сайхан дүр бүтээнэ гэснээ шувууны багтай нэг хагас нүцгэн хүн бүтээчдیں۔ Тэгэд манай хүн уулан дээр аваад дуудам тал нутагт ирсэн байгаагаа анзаардаг.
эхлэлийн тосгон болох Johnny Village гэх тосгон руу явах гэж байхад гоблин манай хүнийг ангуучлахаар ирдэг боловч манай хүн ялал левел ап хийдэг. Тэгээд манай хүн байд хийгээд байжсэн чинь туулайтай тулдаг. Маш өндөр зэрэглэл. 2 ийм хутга. Тэгээд гахад ижсэн чи нэг могоо тайлтаад. Үгүй мөн бүтгүй ангил юм да гэсэн чи манай хүн очоод зүгээр алчдаг шүү. Ингээ алчдаг гинэ зүгээр тулдах гад ирдэг шүү. Нөгөө хүн чинь зүгээр хүлээгээл юм. Санраагүй энд байна уу гэж хэлнэ. Тэр нь юу гэхлээр манай хүн тоглоомонд бүртгүүлэхдээ Санрааку гэдэг нэрээр ордог. Нөгөө талд тулаан үргэлжилсээр манай хүн энэ боссыг анхлан сурчлагддаг хүмүүс зориулсан босс гэдгийг мэдээд сэлмийн хугарсан чинь сайн тулдаг боловч нөгөө амнаас нь гарах ягаан юмд оногдов. Энэ нь хор 10 секунд тутамд нэг HP хасдаг юм байна л та. Энэ бас игзэгтэй цагт дайралт хийвэл устгах юм байна. Гэж манай хүн хэлээд тулдна. Дулаан. Энэ дээр ай тавихгүй. Эхний тулаан дээр ай тавихгүй. Манай хүн хүчтэй мангаж ялсан учраас 2 левел ахин энэ ертөнцид 1 левел агж гинэ гэвэл их юм гэсэн. Энэ хоёр бибиндээ сайн. Тэр манай хүнийг гэж байгааг хараад алах гэж оролдоно. Мангас байна гэж бодоод нэртэй тэр гэж хэлэхэд тоглогчийг алж хүсхийг мөрөөднө. Дэм бодол руу орно гэж хэлхийг сонсоод шууд л гүгээд авлаа. Талархлаа илэрхийлээд. Тэр буудлынхын эзэн зүгээр манай хүнийг таахчгүй. Үхгээд ах чи юу солиор даам бэ гэж шууд 102 руу явна уу та гэд орон дээр итэл ингээл өгчнө. Манай хүн зэрэг өгсөндөө жоохон харамсан. Нөгөө залуу талархах хэрэгтэй байх гэж боддог. Бодно. Манай хүн зэвсэг авахаар явж исэн чинь хавцас авах хэрэгтэй болно. Яагаад гэвэл манай хүний шалтан байдаг. Хамгийн хямдхан хавцыг худалдаж авна. Яагаад гэвэл чадахгүй шүү дээ. Мөнгө нь хүрэлцэхгүй шүү дээ. Манай хүн дажгүй хувцастай болоод зэвсэгтэй болох уу гэж тэр хүн асуутал болох юм уу гэд хоёр илт хэлэх болно.
нөгөө хутгаар нь энэ сууган байна гэж хэлээд маш их өдөр цуглуулахаар намхтай газар ирнэ. Намхтай төдөлж болохгүй. Арай гэж 30 минутын хугацаанд хоёр өдөр болсон чинь нэг мэлхий манай хүний өөрийг хүргээд унуулна. Тийм үү та. Тэгээд тэсэг хугацааны дараа маш их өдөр цуглуулсан байх ба. Сэлэмтэй болоод энэ анимын 1-р анги нь дуусдаг. Тэгээд bye guys, ерөнхийдөө зүгээр тулаан дараагийн ангиудаас зүгээр л тулаан. За тэгээд bye guys.